Сайн байцгаана уу? Бид Акбарын загасчид блогны маань ээлжит зөвлөгөө болон та бүхэндээ хүрч байна. За энэ удаагийн зөвлөгөө болонгаараа бид хоёр фильтрний талаар танилцуулъя гэж шийдсэн тийм ээ. Ер нь аквариумд фильтр одоо цэвэрлэгээний тийм фильтр гэж юм байх шаардлагатай юу шаардлагагүй юу гэсэн одоо сэдвэр ярилцсан. За тэгээд ямар фильтрний төрлүүд байна тэр бүгдээс бас хуваалцах болно. Энэ удаагийн дугаараар бол яг гол төлөв бол спонжны тухай ярих шийдсэн байгаа тийм. Тэгээд зургуулгууд фильтрээс эхлэе. Ер нь бол яг нөгөө фильтр дотор болохоор одоо нэгдүгээрт одоо Монголд гэлтгүү дэлхийн нийтээр хамгийн өргөн хэрэгэлдэг бол спонж фильтр байдаг тийм. Яалтчгүй. За тэгээд тэрний дараа өлөгдөг фильтр байна, банктай фильтр. За тэгээд канистер фильтр, үлээдэг фильтр. Тэгээд самп самп гэж ярьдаг шүү дээ. Тий. Өөр хамгийн том юм уу те? За ер нь бол. За тэгээд нэг тийм фильтрүүд байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо зүгээр товчхон айгу ойлгомжтойгоор хэлэхэд бид нөгөө 9 давхрын байшин мэдэн шүү дээ. Тий. Хога хаянгууд гэдэг унаад функер гэдэг юм доордог те. Яг тэрүүнтэй адилхан фильтр гэдэг бол ерөөсөө энэ ялгагдсан янз янзын одоо аквариум нөгөө хог новшиг бол цэвэрлж идэг зүйл байгаа. Мэдээж тэр цэвэрлдэг зүйлийг авч хаяхгүй бол яг үлээ хогийн сав функер дүүрхэрээ үнэр мухай үнэр гарна янз янзын хорхоо шавж үүрлэн яг тэрүүнтэй адилхан тий. Яг тэрүүнтэй адилхан одоо спонж ямар нэгэн фильтр заавал аквариумд байх ёстой. Мөн дэрийгээ тогтмол цэвэрлж явах ёстой гэдгийг анхаарай. За тэгэхээр ер нь яг спонжны тухай ярилцъя уу тий. Тэгээ. За бид хоёрын урд биений урд бол энэ жоохон бүдүүн фильтр байна. Миний урд салаа спонж гэж ярьдаг манай. За энэ за ойлоо тэгэл өөрөөхөө барьснаар гоё тайлбарлаа. Тэгээ. За энэ спонжтой хувьд болохоор яг уу сүргэлдэг загас те зодтолдог загас нь одоо байгаа үед хэрэглэвэл ялангуяа Африк циклид ч юм уу тийм ээ Америк циклидүүдтэй үед энэ спонж илүү санагддаг. Яг нөө хүндрүүлэгчтэй нөгөө нэг хөөгөөд зодтолтоод хөөж нуугдах нуугдахтай нөгөө хөөж байгаа загсыг төөрөгдүүлэх тийм давуу талтай спонж байгаамаа. За энэ бол яг бай тэгээд ер нь бол энэ спонж өөр айгүй олон хэлбэр зүйл байгаа. Одоо жишээ нь дэлхийн барьцаа аквариум дотор спонж 2-3 төрлийн одоо жижигээсээ томорцсон ингээд юм. Тэгээ үйлдвэрлэгч нь өөр тий. Тэгээд энэ фильтржсэн жижиг том өшөө олон янз одоо медиатай медиагүйгээд айгүй олон янзын фильтр байна л да. Спонж байна. Тэгээд тэрийг болохоор яг ингээд аквариумд тохируулаад одоо юу гэдэг нэг 30-30 та аквариумд бол энэ бол арай томд нь шүү дээ. Энийг тавьсан ч гэсэн арай мангар харагдана. Хамаг зайг нь эзэлж нөгөө ашигтай зай талбайг нь. Ер нь бол энэ 2 салаа спонжийг манайх их төлхөө хэрэглэдэг те. Тий, энэ шууд амар хананд байдаг нэгдүгээрт буландаа учраас хоёрдугаарт нөгөө цэвэрлэхэд энийгээ бодвол авахд хордон тий. Энд чинь бас хөөхөө ингээд тий салгаж ингэж аваад энийгээ аваад цэвэрлчээд буцаагаад хийгээд энийгээ бодвол тэгээ би микро барьцуулчихсан энийг салгаж малахад айгүй хэцүү байл да. Миний шиг салгаад гаач. За тэр хооронд би нэг юу ярьж энэ микрофоноор барьж ийсэн шүү дээ. Би сая нэг юм ярьчихсан мартчихлаа. За одоо явцсан дуу санаад гэж ороод ирлээ. Үнэхээр мартчихлаа. Ингээд цэвэрлээд буцаагаад хийхэд энэ бол яг аквариумда байдаг. Цэвэрлэхэд л амар хурдан юм да тий. Тийм цэвэрлэхэд нэгдүгээр амар. За тэгээд ерөнхийдөө одоо яг спонжны одоо энэ хэлбэр зүйл тэгээд хэмжээний тухай ярилцлаа. Тэгээд өөрсдийнхөө аквариумд тааруулаа. Одоо юу гэдэг 120-той тийм урт аквариумд бол энэс ингээд 2-ыг ч юм уу, энэс 2-ыг ч юм ингээд тавьчихад бол бүр илүү байдаг. Тий. За хүмүүс нөгөө спонжийг болохоор давхар агааржуулагч. Тэгээд дээрэс нь фильтрээр нь давхар ашигладаг тий. Угаасаа спонж фильтр гэдэг. Энийг тавьснаар ямар ашиг тустай байна? Тий. За мэдээж аквариумын загас маань өөрөө аквариум дотор маань заавал агааржуулагч байх ёстой.
Тэгээд тэр маань аквариум маань өөрөө ямар нэгэн урсгал усны юу аахгүй, ундраг байхгүй. За тогтмол гол мөрөн нуур бол доороосоо ундрахтай, тэг гүний ус, гадрын ус, хур борооны усаар ороод одоо байнгын хөдөлгөөнд хүчит төрөгчтэй хөдлөгдөж одоо цэвэрчдэг байгаа тий. Голын ус хүртэл яг урсгалаад агаад бас л нөгөө ундраг их ус үрээсээ аваад урсгалтай учраас тэмэрлэгдэг. Мөн далай тэнгис нуур бүгд л дандаа их ус хүртэй урсгалтай байдаг. Аквариумын хувьд болохоор бидний шилэн орог болохоор ямар нэгэн урсгал байхгүй учраас энэ спонж фильтр дээр дурддагдсан фильтрүүдийн хүчээр тэр урсгалыг үүсгэж одоо цэвэршүүлдэг юм аа. Спонжны нэг давуу тал нь болохоор нөгөө нарийн хогийг аюу сайн шүдэг. Нарийн хог. Тий. Усыг аюугаа тунгалуулдаг. Дээрээс нь энүүн дээр нөгөө ашигтай бактери зүйл маш ихээр үрждэг. Үржих таатай нөхцөл бүрдүүлдэг. Тий. Тий. За тэгээд энэнийг одоо яаж цэвэрлэх тухай бас зөвлөгөө өгвөл. Цэвэрлэх. За. Мэдээж энийг ажилуулах хэрэгтэй. За энэ маань өөрөө шууд ингээд аквариумд хийгээд дангаараа ажиллахгүй. Ажилуулахын тулд бидэрт air pump буюу одоо агаар шахагч тий. Агарын шахурга хэрэгтэй. Чинь ноцоос. Гэж ярих уу. За тэр маань болохоор энэ гуурсны хүчээр тийм үү air pump-да залгаад спонж руугаа ороод тэгээ гуурсны хүчээр одоо агаарт байгаа хүчил төрөгчийг усанд оруулж энэ маань өөрөө ажилтдаг байгаа шүү дээ. Энэ дотор ингэж агаар гүгээд эндээсээ одоо гүүгээ буцаад дээшээ явах хооронд агарын урсгал үүсээд тэгээд аквариумын доторх зүйлээ спонж маань өөрөө ингээд татаж шүүж одоо цэвэршүүлэлт явагддаг. Эшээ орсон агаар маань энэгээр гарахтаа усан дотор бас хүчил төрөгч өгдөг. Тийм л үйл ажиллагаатай юм даа тий. Тий. Ер нь тэгээд дээрэс нь нэмж хэлэхэд энэ спонжийг аваад угаахтаа манайхны нэг гаргадаа нэг том алдаа байдаг. Тэр нь юу вэ гэхээр шууд нэг канатны ус нугачдаг тий. Зарим нь мэдхгүй хүмүүс шүү дээ. Мэдээж шин загасчид дээрэс нь бас нөгөө юу вок савн ашиглаа. Тий, вок савн юм ямар нэгэн угаалгын бодис хэрглэж ерөөсөө болохгүй. Канатны усанд угааж бас болохгүй. 7 хоногт нэг удаа усаас сэлгэхдээ сэлгсэн усан дотроосоо базах хэрэгтэй. Спонжо базах хэрэгтэй. Бидний өмнөх зөвлөгөөн дээр хэрхэм усаас сэлгэх талаар хэсэгдэр бол энэ талаар орсон байж байгаа. Тэгэхээр та бүхэн тэр видеог үзээгүй бол манай влогийн плейлист хэсгийн одоо зөвлөгөө болонд аквариумын усыг хэрхэн сэлгэх вэ гэсэн манай дэлхийн хийсэн влог дугаар байгаа. Тэрийг бас үзээрэй. Би энэ видеоны доор линкийг оруулчих болно. Та бүхэн шууд дараад ороод үзэхэд л хангалттай. За ер нь бол нэг спонж фильтр бол нэг иймэрхүү байна. Тэгээд ямар ч фильтртэй байсан спонж фильтрийг тавихад бол илүүдэхгүй. Хамтд нь хэрэглэхэд тий. Маш сайн нарийн хогийг шүүдэг байгаа шүү. За жишээ нь одоо бета тийждэг хүмүүс их асуудаг л да. Сүүлийн үед бетагаар занимаалтад байгаа гэдэг. Тэр хүмүүс болохоор бетанд агааржуулагч хэрэггүй үсттэй л гэж ярьдгийн. Яг уу бета өөрөө лабиринтийн хогийн загас гэдэг лабиринт гэдэг эрхтнэрээ одоо уушиг байхгүй ч гэсэн агаараас хүчил төрөгч авах чадвартай. Гэхдээ тэр маань тодорхой усанд байгаа учраас тэр усыг бас цэвэршүүлэх хэрэгтэй учраас спонж хэрэглээрэй гэж би зөвлөдөг байгаа. Тэр ерөөсөө тэрүүн дээрээс бас нэг юм нэмээд хэлмээр санагдаж байна. Яг дэлэг бол яг зөв ингээд сэдв хөндлөө тий. Одоо юу гэдгийг бетад жихээр агааржуулагч хэрэггүй, хүчил төрөгч хэрэггүй. Тэр чинь өөрөө усны мандал дээрээс авчдаг гэвцтэй гэдэг. Тэр бол үнэ. Агааржуулагч ус нь бол байгаад байна бета чинь. Гэхдээ тэр усанд нь өөрт нь хүчил төрөгч хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүчил төрөгчтэй орчинд ашигтай бактери гэдэг юм чи өөр үрждэг байхгүй. Ямар ч хүчил төрөгчгүй орчинд ашигтай бактери үржихгүйн дээр ерөөсөө бие орж үрдэн муудаж өмхөр нь загсанд таагүй байдал үүснэ. 7 хоног болгон мэдээж бараг 100% сольж ийж тэр аквариум тэр жижигхэн аквариумыг нэг цэвэрхэн байлгах юм уу те. Тэгээ 100% солиод байхаар сүүлдээ загсны дархлаа мууддаг. Тэгээд загас өвчлөх, үхэх тийм эрсдлүүд бол маш их гардаг. Манайхан ч нөгөө бас одоо юу гэх 100% солиод байна гэдэг чинь хитрхи цэвэрхэн болоод нөгөө шарлах өвчин. Тий. Ерөөсөө л тэр. Тэгэхээр ямар ч усны амьтанд
Агааржуулагч хэрэгтэй. Заавал хэрэгтэй. Тэгээ фильтр хэрэгтэй. Ийм байгаа шүү. За мөн спонж дээр нэг зөвлөгөө өгөхөд нөгөө air pump-а манайхан нөгөө аквариумныхаа доор тавьчиад байдаг. Тэр болохоор манайхны гаргадаг хамгийн том алдаа. За манайхан шиг нөгөө тог Мачи түрүү хэлбэлцдэг. хамгийн том алдаа гэж ярьсан шүү дээ. Тэрний дараагийн алдаа гэж бодоход дандаа хамгийн том алдаа. Яг air pump байна тог тасарсан үед ажиллахаа болно. Ажиллахаа болсон үед нөгөө аквариумны төвшнгөө усны төвшнгөөс доор байгаа тохиолдолд энэ гуурсаараа эргээд усаа сорж аваад air pump руу ороо шатаачгаад байдаг. Тийм учраас аль болох аквариумнаас уснасаа дээр төвшөнд air pump-а тавьж ажиллуулаарай. Үнэхээр боломжгүй бол үл буцах клапан дэлгүүрүүдэд байдаг. Тэрийг нөгөө air pump-ныхаа уртал бас хийгээд хөвшөрэй Нэг тал руу гэж явдаг гэсэн үг. Нөгөө тал руу буцахгүй. Одоо үл буцах клапан нэг тал руугаа учраас зөв харуулад тавьчихна. Тэгвэл агаарт бол чөлөөтэй ороод эргээд ус буцлаа гэхэд үл буцах клапан дээр тэглээд одоо насоос шатахгүй. Ноцоосоо шатаагаас гадна ус алдна. Тий. Тий. Ингээд ноцоос руу ороод шалаарч нэг боллоо. Тийм бол ихнэрүүд алдан шүү дээ. Доо тайл энэ гэдэг. Тийм доо тайл. За нэг спонжны талаар ярихад юм аа. Өөр нэмэхээр марцсан сансан юм юу вэ? Оо нэрээ түрүүний нөгөө яригчсэн юм аа санчлаа. Санчлаа. И санцсан шүү манайхаа. За. Тэр болохоор нөгөө сүүл хүмүүс айгүй их асуудаг байхгүй юу вэ гэхээр нөгөө жижигхэн үйлдвэр аквариум байдаг шүү дээ. Дээр нөгөө завод аквариум дээр нөгөө өөр дээр банктай фильтртэй. Тийм аквариум ягаад усыг сааралтаад байна ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар тиймэрхүү юм их асуудаг. Тэгээд тэр хүмүүст би юу зөвлөгөө өгдөг вэ гэхээр хэдий тэр үйлдвэрийн аквариум спонж байхгүй боловч тэрүүн дээр давхартаар нэмэлтээр ийм спонж тавьж өгөх юм бол нэгдүгээр ашигтай бактери маш сайн үрж ийн, хоёрдугаар тэр жижиг нарийн хогийг маш сайн сүүн. Тэгээд ус тунгалаг сайн сайхан байхад аяа ус үртэй сайн сайхан. Ер нь ус сайхан байхад маш их нөлөө үзүүлдэг тийм спонж зүйл шүү. За тэгээ ерөнхийдөө нэвтрүүлгийнхаа төгсгөлд битэрийн өгөх гэсэн мессеж бол ерөнхийдөө энэ спонж гэдэг зүйлийг банк хэрэглээ заншаараа ямар ч аквариум байсан спонж хэрэглэхэд бол илүүдэх юм ерөөсөө байхгүй. Тэгээд таарсан хэмжээнүүд нь одоо спонжны өөрийнх нь хайрцаг савн дээр бичээстэй байдаг. Air pump-ны хувьд ч гэсэн бас байдаг учраас та бүхэн авсан зүйлийнхээ хайрцаг савыг маш сайн харж уншиж байгаарай. Тий. Тэгээд урт аквариум байх юм бол мэдээж 2 спонж тавьж 3 спонж хамаагүй хэдий спонж тавьсан болно. Air pump-ын төвчтэй бол тий. Багдана гэж бол байхгүй. Багдана гэж байхгүй. Жижиг аквариумд бол яг үзэмжтэй байдлаа бодоод тий жижигхэн таарсан. Өөртөө таарсан спонжийг тавьж хийгээрэй гэсэн тийм сүүлийн зөвлөгөө байна. Тэгээд манай сувагт бит хоёрыг дэмжиж subscribe дараарай. Дарсан хүмүүстээ маш баярлж байгаа тий. За тэгээд ураагаа үгээ хэлэх үү. Монголын аквариумын загас сонирхогчид маш олон болох болтугай. Баяр та.